Оргил цаг хөтөлбөрийг үзэж байгаа үзэгчдээ баярлалаа. Ирэх сарын 10-наас ундаг дугуй, скутер, цахилгаан дугуй, мопед, мотоцикл зэрэг 2 дугуйд тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож эхэлнэ. Эдгээр тээврийн хэрэгслийн зохицуулалт дутмаг, дүрм журам одоогоор тодорхойгүйгээс гадна зориулалтын зам хангалтгүй тул осол аваар гэмтэл бэртлийн дуудлага мэдээллийн тоо огцон нэмэгдэхэд хүрдэг. Үүнтэй холбоотой зарим тоо мэдээллийг дэлгэцэн төргиж байна. Нийслэлд дулааны улиралд өдөртөө дунджаар 37 мянга орчим иргэн, ундаг дугуй, скутер, цахилгаан дугуй, мопед, мотоцикл зэрэг тээврийн хэрэгслийг ашиглан 600 мянга орчим автомашин явган хүмүүсийн хамтаар замын хөдөлгөөнд оролцдог байна. 2025 онд 2 дугуйт тээврийн хэрэгслийн ослын нийтдээ 420 дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байжээ. Үүний 191 нь цахилгаан мопедтай холбоотой бол сурантай холбоотой 164, скутертэй холбоотой 65 ослын дуудлага байжээ. Эдгээр ослын улмаас нийтдээ 730 орчим хүн хүнд болоод хөнгөө хэлбэрээр бэртсэн бол насан туршаагүй хүүхэд сураа унаж яваад амиа алдсан 2 ч тохиолдол бүртгэгдсэн байна. Мөн 2025 онд тээврийн цагдаагийн албанаас хийсэн судалгаагаар насан туршаагүй 350 орчим хүүхэд тогтмол замын хөдөлгөөнд оролцдог юм байна. Тэр дундаа хан уул, Баян зүрх дүүрэгт сургуулийн насны хүүхдүүд цахилгаан мотоцикл унан замын хөдөлгөөнд оролцох нь их байгаа юм. Тиймээс энэ жилээс эхлэн цагдаагийн байгууллага мото эргүүл гаргаж эдгээр зөрчлийн үйлдэлүүдэд хариуцлага тооцох бөгөөд хэд хэдэн зохицуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр болжээ. Сүүлийн жилүүдэд манай улсын иргэд өрн дулааны цагт ундаг дугуй, скутер, цахилгаан дугуй, мопед, мотоцикл зэрэг 2 дугуйт тээврийн хэрэгслийг ашиглан хөдөлгөөнд оролцох нь олж ширсэн. Гэсэг хэдий ч зориулалтын зам дутмаг, дүрм журам тодорхойгүйгээс үүдэн дээрх тээврийн хэрэгсэл автомашин явган хүмүүстэй зэрэгцэн хөдөлгөөнд оролцдог. Улмаар осол аваар гэмтэл бэртлийн дуудлага мэдээллийн тоо огцом нэмэгдэхэд хүрсэн. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн засаг даргын тамгын газраас эх сарын 10-ны өдрийг хүртэл дээрх тээврийн хэрэгслийг ашиглан хөдөлгөөнд оролцохыг хориглож холбогдох журмыг батлахаар ажиллаж байгаа юм байна. Энд журам батлагдаагүй байгаатай холбоотойгоор иргэдийг болзошгүй эрсдлээс өршлөн сэргийлэх шаардлагатайг холбогдох байгууллагууд анхаарууллаа. 2025 оны тоон статистик мэдээлэлээр бол 18 наснд хүрээгүй, 16 наснд хүрээгүй гэмтэж бэртсэн хүүхдүүдийн тоо статистик бол гэмт цагааг үндэсний төвөөс авсан мэдээлэлээр бол бас өндөр гарч байгаа. Нөгөө талаар 25 онд бол өдөрт дунджаар 36,700 гаруй хэрэглэгч эдгээр тээврийн хэрэгслийг ашигладаг байна. Тэрхэж ашиглахдаа 600 мянган тээврийн машинтай зэрэгцэн явган үний хамтаар хөдөлгөөнд оролцож байгаа. Тэгэхээр энэ 4 сарын 10-наас ийм олон хөдөлгөөн орохын цацуу явган зорчигчийн аюулгүй байдал нөгөө талаар тухайн тээврийн хэрэгслийг скутер, мопед, мотоциклыг унж байгаа иргэдийн бас бусдыг бэртээхгүй байх, гэмтээхгүй байх, өөрсдөө бас гэмтэхгүй, бэртэхгүйгээр зөв хөдөлгөөний аюулгүй байдлын дүрмээ баримтлан оролцох зайлшгүй чухлаар тавигдаж байгаамаа. 16 нас хүрээгүй иргэнд тухайн туризмын үйл ажиллагаа эрхэлж байгаа, цахилгаан, скутер, мопедийн үйл ажиллагаа эрхэлж байгаа байгууллагууд үйлчлэгээ үзүүлэхгүй гэсэн энэ хэцүү зохицуултыг бид хүнд бол мэдээлэлээр өгсөн байгаа. Тэгэхээр манай эцэгчүүд бага насны хүүхдээ өөрсдийнхөө ихээр скутер, мопедийг төрөөс үйл ажиллагааг аваад зүйл дээр бас анхаараарай. Энэ бол зөвхөн цагдаагийн байгууллага хийх ажил биш. Эцэгчүүд маань бид хүнтэй бас хамтарч энэ хүүхдийнхээ аюулгүй байдалд санаа тавиач. Гинт судлалын үндэсний төвийн нисгалгаа нэмчилж маш олон өсвөр насны хүүхэд залуучууд хаалгаанд орчихно. Яг энэ цахилгаан мотоцикл, скутер, цахилгаан мопедыг унж явж байгаа. Эцэгчүүд мань өөрсдөө хүүхдүүдэд худалдаж авч өгöd. Мөн хүний эрхийн үндэсний комиссаас холбогдох зөвлөмжийг хөргүүлж байна. Тодорхойлбол скутер унахдаа 20 км/цагаас хэтрүүлэхгүй. Скутер болон цахилгаан дугуйг тоглоомын талбай, цэцэрлэг, сургууль, цэцэрлэгт хүрээлэн зэрэг иргэд олноор цугларсан газраар унахгүй байх. Хөдөлгөөнд оролцохдоо гар утсаа ашиглахгүй, явган үнийг гарцаар гарахдаа тээврийн хэрэгслээ төрж гарах шаардлагатай гэдгийг санууллаа. Түүнчлэн холбогдох журам батлагдах хүртэл замын хөдөлгөөний дүрмийн дагуу зохицуулагдана гэв. Жишээлбэл ундаг дугуйн замаар 2 дугуйт тээврийн хэрэгсэлтэй иргэд зорчих бол зам байхгүй тохиолдолд зорчих хэсгийн баруун хөвөөр явна гэсэн дүрмийг баримтлах ёстой юм байна.